Тэгээ чи яг миний өдөр болгоны алгоритмыг дагаад эдрээ ах YouTube дээр энийг дагдаг юм байна. Twitter дээр энийг дагдаг юм байна. Эдрээ ахын номын сан дотор энэ ном байна. Өөр миний Герман дотроос нэг өөр ном байна одоо явж байна. Герман ном. Don't believe everything you think гэсэн юм байна. Зэ ерөнхийдөө бол би контент хийж эхэлж байгаа. Yeah, баяр хүргэе гэж эхэлж байгаа. Тэгээд та надад нэг ийм ном өгсөн Seth Godin This is Marketing-ийн 2 дахь ном нь тийм strategy ном. Стратеги ном. Тэгээд энэ эхний бүлгийг уншсан. Тэгээд ерөнхийдөө бол нэг контент хийх гэж байгаа, стратеги боловсруулах гэж байгаа хүнийг дараах 3 асуултанд хариулах ёстой гэж хон дээр бичсэн байдаг. Одоо контент ярьж штэ. Тэгээд ахын чам шууд засаад өгч заяа. Одоо хүмүүс энэ бичлэгийн эхлэлийг харна заяа. Тэгээд ч бас эхлэл нь амар тодорхой байх хэвээр. Би нэг үзэхгүй яах вэ? Дэлгүүр дотор чи нэг 50 дээр нэг бараа харна штэ. Тэгээд угаасаа эмгтэй хүний сарын тэмдгийн янз бүрийн бүтээгдэхүүн чи сонихгүй те. Угаасаа чам хэрэггүй. Тийм учраас бидний хайрцаг юу юм бэ гэх юм бол анхны 5 секунд байхгүй юу? За тэгээд тийм учраас юу хийх ёстой юм бэ гэх юм бол равдан контент хийх гэж үзэж эхэлж байна. Яаж хийх юм бэ? Илүү оновчтой, илүү хурдан үр дүнд хүрмээр байгаа. Тийм учраас надаас тусламж авч байгаа. Тийм учраас би равданд энэ номыг өгсөн байгаа. Равдны энэ номыг уншлаа. Тэгээ эхний бүлэг дээр контентын стратеги дээр равдан надаас нэг асуух юмтай. Yes. Анхны хичээл орлоо. Дараагийн хичээл дээр сайн байгаарай. За, зассан байгаарай. Окей. Энийг тэгвэл ихэн тавьчих юм биш үү? Тэрний сэний хэлсэн. Үгүй, яг ингээл явчих. Окей. Тэгээд тавьжлаа. Окей. 3 асуулт байсан. Тийм бүлэгт нь. Англиар уншиж тэгээд давхар орчуулдаг яачтай. Who will we become гэж байгаа. Би хэн болох юм бэ? Би энэ одоо үзэгчтэй ямар равданг үзүүлэх гээд байгаа юм бэ гэж байна. Үзүүлэх гээд байгаа юм биш. Чи өөрөө хэн болох хэвээр юм бэ? Үзэгчтэй. Одоо нөгөө контентээс дараа контент чамайг 3 жилийн хугацаанд дагах юм бол чи нэг ахиц гаргацсан байх хэвээр шүү дээ. Нэг уулын оргилоо авирцсан байх хэвээр эсвэл ядаж нэг аваан дээр гарцсан байх хэвээр шүү дээ. Тэгээд тэр аваан дээр гарах хүн хаашаа яваад байгаа юм бэ гэж асуугаад байгаа байхгүй. Алтан гац шинэ үү? Юуны төлөө явж байгаа юм бэ? Дараагийнх нь болохоор who will we be of service to? Би хэнд миний контент хэрэгтэй юм бэ гэх юм. Тийм. Тэр нөгөө аваа юм уу уулын оргилоо гарч байгаа. Тийм учраас өөрөө нэг замаар явна. Тэр замаар чи өөрөө явж үзээгүй. Хоёлоо ягаад энэ сууж байгаа, ягаад чи надаас тусламж авж байгаа, ягаад би зөвлөгөө өгч байгаа юм бэ гэх юм бол би чиний явж байгаа замаар би явцсан. Тийм учраас би тэр замыг чинь илүү тодорхой болох боломжтой, илүү аюулгүй болох боломжтой, илүү цаг хэмнэн, илүү хурдтай чи аваа буюу уулнаар гарах боломжтой. Контент дээрээ чи яг адилхан тийм чамайг дагмаар байгаа хүмүүс тэр замын зааж өгнө, засч өгнө, хурдлуулж өгнө, товчлж өгнө, хэлбэржүүлж өгнө, хурдлуулж өгөх хэрэгтэй байхгүй. Тийм бид нар ямар хүнийг дагдаг юм бэ гэх юм бол чи өөрөөсөө мяа хүнийг дагах уу? Үгүй. Дандаа биднээс илүү хүнийг дагдаг байхгүй. Тэгээ өөрөөсөө мяа хүний доор ажиллах уу? Үгүй. Тэгэл ерөнхийдөө бид нэр үргэлжлэн дээшээ хардаг байхгүй. Тэгээ дээшээ харнаа юу гэсэн үг юм бэ гэх юм бол уулын оргил юм аваан дээр гарцсан байгаа хүн. Уулын оргил дээр гарцсан хүнээс бид нар яадаг юм бэ гэх юм бол урам авдаг. Inspiration авдаг. Гэхдээ одоо би жишээлбэл за Warren Buffett тэр хүний зам бол надаа амар өндөр оргил дээр одоо хамгийн өндөр оргил дээр сууж байгаа. Зам нь хамгийн хэцүү. Тэгээд би одоо Warren Buffett-ийн контент ингээд юм уу харах байсан бол за энэ хүний замаар би угаасаа явах нь худлаа юм байна. Тэгээ хүн яадаг юм бэ гэх юм бол өөртөө арай ойрхон овоо гэх сонгоно. Одоо чиний контентыг хүмүүс үзнэ. Гэхдээ чамтай чицүү, эсвэл чамаас залуу, эсвэл чамаас арай бага мэдлэгтэй. Энэ эдрийг надаас тасарсан юм байна. Гэхдээ тийм учраас надад яг ойрын энэ ирэх хагас жилийн хугацаанд миний зам дээр равданд надад эртний мэдээлэл юм байна. Яг гэх юм бол эдрээ LED-ний тасраа явцсан. Эсвэл тэр анхан шатны замыг бүр ингээ мартсан байгаа байхгүй юу? Тийм учраас чамаа хүмүүс харах байхгүй юу? Тэгээд тэр хүмүүстэй чи замыг хэрхэн засч өгөх юм бэ? Тэгээд контент хийнэ гэдэг чинь туулсан замын тухай л ярих байхгүй юу? Өчигдөр би $100 олсон. Гэх юм бол $100 өдөрт олмоор байгаа хүн чамаа үзэх байхгүй юу? Тэгээд энэ долларыг ингэж олсон юм гэх юм бол хүмүүс окей ингээд явахгүй. Би өөрөө яаж ярих магадaltaй юм бэ гэх юм бол би өнөөдөр $20,000 олсон. Гэх юм бол тэр өдрийн $100 мөрөөж байгаа хүн тий хартаа чиний толгой шууд дэндүү өндөр гэж явчаа. Яг тэр багхгүй. Тэгээд контент үргэлж юу юм бэ гэх юм бол
би энийг амжууллаа. Энийг тухай яри. Би энийг ойлгож авлаа. Энийг тухай яри. Өнөөдөр би энийг сурч авлаа. Энийг би өнөөдөр харлаа. Одоо миний улс төрийн контент дана тийм шүү дээ. Дараараа өнөөдөр ийм ойлголт авлаа. За ингэж багцд нөлөөлөх юм байна. Европын сүрэл амар ойрох юм байна гэх мэт шиг ингээд тийм учраас алтны ханш үсэх юм байна. Тийм учраас ингэх юм байна. Тийм учраас ингэх юм байна гэж хуваалцдаг байхгүй юу? Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл Idratsi.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо баг 500 хуудастай дүрм мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idratsi.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Тэгээд 3 дахь асуулт нь болохоор who will they help others to become? Тэгэхээр миний овон дээр гарсан хүмүүс бусдыгаа одоо ингээ ардаас дахиад чих юм байна шүү дээ. Тэгээд Instagram тэр чигтээ тэр штэ. Ерөөдөө ингээд би сургалтанд сууж байна, нэг стори хийчихдэг, тагладаг. Би энэ ивентээр очсон юм аа сургалт хийдэг. За би ингээд сэллээ, би 5 кг турлаа. Тэгээд ерөөдөө Instagram, YouTube дээрээ хүн болгон ер нь бол юу болж байгаа ингээ хуваалцдаг. Дийлэх хүмүүс. Өөр хүмүүс яах магадaltaй юм бэ гэх юм бол равдан ашиг болно гэд бас нэг YouTube channel эхлүүлж магадгүй байхгүй. Эсвэл жишээлбэл нэг гэр бүл дотор нэг хүн гой хөрөмтөлтэй болоод хувьцаа авч чадаад эхлэх юм бол тэрний тухай ярих байхгүй. Тэгээд юу гэж хэлэх юм бэ гэх юм бол линктийг тэгээд чиний явсан замаараа ингээд явчихна. Тэгээд ерөнхийдөө нэг замаараа явсан үргэлж араас нь явмаар байгаа хүнд ер нь бол туслагын новшин хүн биш үү. Та тэгвэл анх энэ гурыг ер нь яаж боловсруулж ирсэн байх? Яг өөрийнхөө юуны хувьд амар ойлгомжтой шүү дээ. Би өнөөдөр өөрөө мөнгөтэй болмоор байна. Би санхүү эрхчлөлтөй болмоор байна. Би энэ мөнгөний зовлонгоос салмаар байна. Би хөрөнгө оруулагч болмоор байна. Би хөрөнгөөрөө хөрөнгө олт хийж ээж дараагийн ашиг олмоор байна. Би тэ ингээд малчинтай адилхан шүү дээ. Би 1000 малчин болмоор байна гэсэн ерөнхийдөө адилхан. Тэгээд дараагийн контент дээр зүгээр би одоо 1000 малтай болсон гэ флекс контент бол хүмүүс нэг сонихгүй байхаа. Тэгээд ер нь бол нөгөө жоохон багш сэтгэлээтэй угаасаа байгаа. Тийм учраас сургалт хийдэг, тийм учраас ном бичдэг. Тэгээд ер нь ингээ харах юм бол ихэвч хүмүүсийн амьдрал юу юм бэ гэх юм бол дандаа хүмүүстэй амжилттай хуваалцах байхгүй. Жишээлбэл би энэ хүнсний салонд ороод ийм гоё хүнстэй болцсон гэд найз зөвхтүүдээ ингээ гайхуулах юм бол 3-4 найз нь шууд тэр хүнсний салон руу очино. Чи үсээ хаана ийм гоё засуулсан бэ гэх юм бол тэр үсчин дээр очино. Гинт чи яагаад энэ гоё машин авсан бэ? Идратер автангаасаа хөрөнгө олж сураад 3 жил яваад амарга хөрөнгөтэй болсон байх. Тийм үү? Би бас чадах юм уу үгүй мүү гэл ер нь бол амьдралын механизм юу юм бэ гэх юм бол дандаа амжилтуудаа хуваалцах, зовлонгоосоо хуваалцах, тэгээд зовлонгоосоо сэргийлэх. Ингээ хоорно дандаа тэрийг ярьдаг шүү дээ. Тэгээд бид нэр юу сонсомоор гэдэг юм бэ гэх юм бол бид нэр ерөөхдөө дотроо гүн өөртөө ашигтай юм хиймээр байгаа шүү дээ. Ер нь хүн болгон амиа хичээсэн хүн байхгүй. Тийм учраас энэ видео эхлэхдээ бид бол юу ярьсан бэ гэх юм бол чи яагаад энийг үзэх ёстой? Бид хоёр юу ярих юм бэ? Равдан хаашаа явах гэдэг юм. Одоо ерөөхдөө равдан энэ аваан дээр гарч байгаа юм байна. Тийм учраас эндээс тусламж авч байгаа юм байна. Идрээ ах бол энэ аваа муу оргил дээр аль хэдийн гарцсан. Тэгээд би энэ замаа хурдлуулмаар байгаа учраас одоо идрээ ахаас тэг анхны шатны зөвлөгөө ирж байна гэдэг чинь энэ адилхан миний замаар явмаар байгаа хүн амиа хичээсэн учраас энэ надад хэрэгтэй юм байна. Бүтнээр сонсно. Тэгвэл одоо би яг таныг энэ 3 асуултанд нэгнээс хариулах гэдэг юм биш. Гэтэ та яг миний оронд байсан бол та би яг ингэж эхэлж байгаа. Гэтэ танд та байхгүй. Гавантсаа. Тэгвэл та яг яаж эхлэх байсан энэ 3? Баг ном уншина. Тэгээд ер нь бол орлож үзэн дээ. Тэгээд зүгээр хийх хэрэгтэй баха. Тэгээд урагшаа унсан ч урагшилж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд ихэвч хүмүүс нь урагшаа унахаасаа ичдгийн гэх юм уу да би угаасаа чадахгүй ямар тэнэг юм бэ. Тэгээ өөрийнхөө бичлэгийг хараад би ямар муухай ярьдаг миний хоолой яасан муухай юм бэ гэл амар олон юмнасаа ингээд ясараагаад ингээд фейлдээд ингээд болчтیں۔ Тэгээд энэ боловсролын системийн алдаа. Тийм учраас төгс хүн гэсэн юм би угаасаа санхүүгийн эрх чөлөөтэй контент хийж чаддаг
хувьцааны хөрөнгө оолт хийгээд тэрүүгээрээ өдрийн $1,000, $100, $5,000, $10,000 шууд ээжийнхээ гидснээсээ гараад Warren Buffett төрдөггүй шүү дээ. Заавч хүний замаар явах хэрэгтэй. Тийм учраас тэр замаараа урагшаа мүлгсэнч, унсанч тэгээ хаяа нэг ухарсанч урагшаа би бол явах л байсан. Тийм учраас явсан. Тэгээ надад тийм ментор зентер юусэн байгаа. Тэгвэл би одоо сайжрахад ер нь юу илүү хийх хэрэгтэй вэ? Миний уншсан номнуудыг бүгдийг нь унших хэрэгтэй байна. Тэгээ миний яаж идрот болох юм бэ гэх юм бол идроттай өдөржингөө яг адилхан үйлдэл хийгээл ах юм бол одоо жишээлбэл би архичин байлаа гэж бодъё. Тэгээ хоёлоо энэ контент дээр зүгээр ингээд байнга архиулаа заяа. Тэгээ за ингээ овоон дээр гарчлаа тий ингээд өдөр болгон ам цангаж जैन архи умаар байна. Эсвэл пи умаар байна. Ингээд их цангадаг хүн болчих юм бол талтаа орцсон байгаа гэсэн үг байхгүй. Тэгэл ингээ архи марх угаалах юм бол 6 сарын дараа хоёлоо ямар төрлийн хүн болцсон байна гэдэг чинь архичин болцсон байгаа байхгүй. Яагаад гэх юм бол түрүүн яг нэг хальт дурдсан тий уулын аваан дээр гарна гэдэг чинь ингээ алхам хийн гэсэн үг. Тэгээд математикаар аваад үзэх юм бол алгоритм гэсэн үг шүү дээ. Тэгээ өдөр болгон чи ном уншина, түүх судлана, улс төр судлана, философи, хууль, засаглал гэж яг юу юм бэ? Улс хаанаас үүсдэг юм бэ? Улс хэрхэн хөгждөг юм бэ? Улс хөгжөөд тэгээ улс яагаад хөгждөг юм бэ гэх юм бол тэр улсын эдийн засаг нь өснө. Эдийн засгийг хэн үүсгэх юм бэ гэх юм бол бизнес хийж байгаа хүмүүс, компаниуд, хувь хүмүүс. Тэгээ компаниуд сайн явахын тулд ерөөдөө дэд бүтсэн байх хэвээр, эрчим хүч байх хэвээр, тий энэ цахилгаан станц байх хэвээр, зам байх хэвээр. Тэгээд улс төрн сайн байх хэвээр, зөв хөрөнгө оолтууд нь явж явах хэвээр. Тэгээ энэ бүх суурийг ерөөдөө мэдээд авчих юм бол тэгээ энийг би өдөр болгон ингэ судалдаг. Тэгээ буцаад анхны тэр алгоритм юу л орчих л та. Тэгээ чи 5 жил дараалалаараа Идротын хийж байгаа үйлдэлийг бас ингэ хийгээл авах юм бол чи угаасаа зүгээр хизээ над чиг болох юм бэ гэвэл цаг хугацааны асуудал байхгүй. Яагаад гэх юм бол нэг нэмэх нь 1 2 гэсэн үг байхгүй юу? Энэ бол зүгээр цаанаа ингээ харах юм бол зүгээр математик байхгүй юу? Тэгээ чи яг миний өдөр болгоны алгоритмыг дагаал тий? За өглөө энийг үздэг юм байна. Эдрээ ах YouTube дээр энийг дагдаг юм байна. Twitter дээр энийг дагдаг юм байна. Энийг үздэг юм байна. Эдрээ ахын номын сан дотор энэ ном байна. Өөр миний Герман дотроос нэг өөр ном байна одоо явж байна. Германд ном. Don't believe everything you think гэсэн байгаа одоо нөө сэтгэл зүй өөрийнхөө хөлөгддөг 70 ухамсарын нэг ном байгаа хгүй. Энийг одоо уншаад эхэлсэн. Тэгээд миний номыг уншаад миний подкастыг сонсоод яг өдөр болгон надтай адилхан хийгээд ах юм бол хизээ нэг цаг чи зүгээр над шиг хүн болчих واخгүй. Тийм учраас тэр алгоритм тий нэг нэмэх нэг 3 үржих 3 яг адилхан ингээ хийгээл ах юм бол чиний цаанд баахан тоо овоочих واخгүй. Тий надад ном байхгүй тий. Тэгэл хартаа. Та тэгвэл контентээр дамжуулаад одоо хувьцаа шинжилгээ тий хөрөнгө оруулалт ярьж байгаа шүү дээ тий. Тэгвэл тэр хөрөнгө оруулалтууд нь ер нь амар оновчтой байгаа даа. Ер нь скулд байгаад мэдчихэж шүү дээ. За. Бурана ярьчихв. Гэхдээ тэрийг ер нь хаанаас бий болох юм? Туршлага уу, мэдлэг үү, яг хаанаас бий болох? Окей, ер нь бол Европ улс төр амар муу байгаа. Улсоо сүрүүлж байгаа. Европын холбоо сүрүүлж байгаа. Тийм учраас тэнд ерөнхийдөө компаниуд дампуурч байгаа. Татварын орлого нь буурч байгаа. Улс төр нь удахгүй асуудалд орно. Одоо Монгол болж байгаа процесс нь ерөнхийдөө адилхан шүү дээ. Манайхан бүтлгүүдэд мөнгө идээд тэгэл ингээл улсаа өөрөн дотор оруулаад тэгээд дуракууд ингээ явсараад манай төгрөг ингээд инфляц болдог, манай бонд мярдаг, манай улс дотор ингээд доллар руу хүмүүс зугтдаг, мөнгөтэй хүмүүс нь мөнгөө гаргадаг, үл хөлхийн үн ингээ өсдөг. Ерөнхийдөө яг тиймэрхүү юм харагдаж байгаа. Одоо жишээлбэл Америкт бүх хөрөнгүүд өсөж байгаа, алт өсөж байгаа, мөнгө өсөж байгаа. Тэгээ хүмүүс юу харж байна гэх юм бол өндөр инфляцтай болж байгаа. Евро одоо Европт одоо Монгол болж байгаа юм одоо болж эхэлж байгаа байхгүй юу? Юу юм бэ гэх юм бол хүнсний үн амар өндөр болж байгаа. Хүмүүсийн орлого мярж байгаа. Улс төр нь тэнийг юм байна. Тэгээ ерөнхийдөө ийм ядуу орнд эсвэл ядуугаас жоохон дээгүүр Монгол, Африк, тэгээ Азийн орнуудад болдог байсан. Ийм улс төрийн тогтворгүй байдал нэмээд эдийн засгийн хүнд байдал Европ буюу
Дональд Трамп гарахаас өмнө Америкт яг болж байгаа байхгүй юу? Инфляц өндөр, өрийн дарамтанд орж ийн, усан дампуурах гэдэг гэх мэт яг тэр замд орж байгаа байхгүй юу? Тийм учраас Монгол болж исэн юм одоо Европ болж байгаа байхгүй юу? Тийм учраас тэрийг ингээ угаасаа урьдчилаад харах боломжтой учраас гинт одоо жишээлбэл YouTube дээр ингээ эдэр бата чи 3 жилийн өмнө Европ сүрнэ гэсэн чи одоо урд сүр айгүй ах юм бэ гэл тэнхтэй явж байгаа малууд байгаа байхгүй юу? Англи улс шиг нэг агуу юм байна шүү дээ. Америк шиг нэг агуу юм гинт дампуурдаг байхгүй юу? Ерөнхийдөө ингээд маш удаан гэсэн гинт яач байхгүй юу? Тийм учраас тэр айгүй холоос харагддаг юм. Тэгээ улс төрүүд ерөнхийдөө улс төрийн юунаас эхэлдэг. Тэгээ нийгэм бас ингээд тэрнээсээ бас эхэлдэг. Тэгээд нөгөө сул хүмүүс их болдог. Тэгээ ингээд харах юм бол Европ харах юм бол 2 дугаар дэлхийн 2 дугаар дайны үеэр айгүй мундаг хүмүүс нь гарч ирсэн. Тэ Winston Churchill тэ одоо нэг талаараа Adolf Hitler бас айгүй мундаг штэ. Ерөнхийдөө айгүй амар муухай том үр дүн гаргасан Benito Mussolini, Franco гэх мэт шин хүмүүс тэ тэрийг ингээ харах юм бол Хятадд Мао гэх мэт Америкт бас айгүй мундаг улс төрчин гарч ирсэн. Америкт бүр амар сайн генералууд гарч ирсэн тий Patton гэсэн хүмүүс гарч байгаа. Тэгээд амар хэцүү үед авсан. Тэрнээсээ бүр Америк дотроо ингээд бид нэр ингээд world number 1 гэсэн одоо итгэлтэй гараад ирсэн байхгүй юу? Англичууд жоохон ингээл германчууд бүр ингээд нүдүүлсэн. Гэхдээ эдийн засгийн хувьд бол дэжгүй. Тэгээд одоо юу болж байна гэх юм бол тэр хатуу үе чанга үе маш хүчрхэг хүмүүсийг гаргаж ирсэн болохоор амар эдийн засгийн хөгжил өсөлт гарч ирсэн. Тэгэл 60 70 оны үеэр өссөн хүмүүс амар сул тэг ингээ орлого нь өсөөл яадаг. Тэгэл ингээл татвар өндөр төлсөн ч яг муу нам сонгосон ч нэг үр дүн сүртэй гарч ирэхгүй гэх мэт шин үйлдэл хийгээд тэрнээс үр дүн муу байсан ч бүх юм ингээ дээшилж байгаа болохоор нэг мэддэггүй байсан байхгүй юу? Одоо харин буцаага муудаж эхэлж байгаа болохоор тэр Keir Starmer тэр Ursula von der Leyen, тэр Kaja Kallas, тэр Joe Biden, тэр Kamala Harris гэдэг дуракуудыг сонгох юм бол тэдний алдаа одоо амар томоор нөлөөлж байгаа байхгүй яа гэх юм бол тэр үед маш мундаг байсан хүмүүс бүгдээр одоо өгч байгаа. Тэгээ одоо энэ baby boomerууд ингээд гарч иж байгаа. Тэгээд амар сух хүмүүс. Тэгээд тэр сух хүмүүсийн хүүхдүүд нь бүр сух штэ. Ээжээ би эрэгтэй юм уу эмэгтэй юм уу гэл тэг ингээд хөх мөхөө огтлоод авчдаг. Гэтэ энийг ингээд буцаах боломж байгаа яг. Угаасаа буцах гэж штэ Европ. Тэрийг нь тэхээс өмнө. Тэгээ одоо